За сайн байцгаана уу? Та бүхний энэ өдрийн амгалангаа айлтгая. За би та бүхэнд одоо хөдөөжин зохистой дадлын хэлбэршүүлэн нэвтрүүлэх зааврын ургамал хамгаалах бодис болдооны хэрэглээ түүнд тавигдах шаардлага хөдөлмөр хамгааллын дадал гэсэн шаардлагуудын талаар мэдээлэл өгье. Та бүхэн анхааран хүлээн авч сонсно уу? За ургамал хамгаалах бодис болдоо. Ерөнхийдөө бол дэлхийн нийт бол ургамал хамгаалах хэмжээний бодис болдог бол хэрэглээд бараг 100 гаруй жил болчиход байна. Тэгээд аль болох ургамал хамгааллын хэмжээний бодис болдог хэрэглэхээс татгалзаж органик болдоо хэрэглэхийг бол эрхэмлдэг болсон. Органик хүнсэндээ хэрэглэхийг хүсдэг болсон. Гэхдээ органик хүнсийг үйлдвэрлэх, органик хүнсийг тариалж гаргах, органик хүнсний үн өндөр бас тэр болгон бүх хүн амыг органик хүнсээр хангана гэдэг бол маш хүндрэлтэй учраас дэлхийн хүнс хөдөө аж ахуйн байгууллага за тэгээд улс орнууд маань хөдөө аж ахуйн зохистой дадлыг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллаж эрүүл чанартай бүтээгдэхүүн гаргаж нийтийн хэрэгцээнд нийлүүлж дэлхийн хүн амыг эрүүл аюулгүй хүнсээр хангах бодлого бол баримталж ажиллаж байна. Тэгэхээр хөдөө аж ахуйн зохистой дадлын маань нэг давуу тал бол ургамал хамгааллын хэмжээний бодис болдоог хэрэглэж болно. Хэрэглэхдээ зөвшөөрөгдсөн ургамал хамгааллын хэмжээний бодис болдоог зохих тун нормын дагуу ургалтын зохих үе шатанд нь зөв зохистой хэрэгжилж бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг санал болгож энэ зохистой дадлынхаа шаардлаганд тусгаж зохистой дадал нэвтрүүлсэн ургамал хамгаалах хэмжээний бодис болдоог зөв зохистой хэрэгжилсэн гэдэг баталгаа гаргахыг зөвлөж шаардаж явж байгаа билээ. За эхлээд би хүнс болдоо ба хөлсний нэмэлтүүдийн талаарх мэдээллийг та бүхэнд өгье. Хэлбэршүүлсэн зааварт бол нийтдээ 8 асуудал тулгарсан байгаа. Тэгээд энэний хамгийн ихнийх нь бол эрх бүхий байгууллагын жагсаалтанд орсон ургамал хамгаалах хэмжээний бодис болдоо маань жил болгон хүнс хөдөө аж ахуй яам, байгаль орчны яам, эрүүл мэндийн яамны 3 сайдын хамтарсан тушаалаар Монгол улсын хөдөө аж ахуйд ашиглаж болох ургамал хамгааллын хэмжээний бодисын болдооны жагсаалтыг бол гаргаж баталдаг байгаа. Тэгэхээр энэ жагсаалтанд орсон бодисыг хэрэгжилж гэнэ үгүй юу гэдэг жагсаалтаа тулгаад та бүхэн үзчих болно. Тэгээд хэрэглэсэн бол талбайн түүхийн дэвтрээс нь үзчих болно. За агрохимийн шинжилгээний дүнтэй байхыг бол зөвлөж байгаа. Тариалангийн тухай бол хуульд хөрсөнд агрофизикийн шинжилгээг 5 жилд нэг удаа заавал хийлгэсэн байхыг бол шаардж байгаа. Тэгээд лабораторийн шинжилгээний дүнг бол та бүхэн үзэх нь байна. Тэгээд мэргэжлийн байгууллагаас зөвлөсөн зөвлөмжийн хүрээнд юм уу эсвэл мэргэжлийн агрономч ургамал хамгаалагчтай бол түүнийхээ туршлагад үндэслэн хөлсний болдоо нэмэлтийг хэрэгжилж байгаа эсхийг бол талбайн түүхийн дэвтрээс нь зохих технологийн дагуу хийгдсэн гэдгийг үзэж хараад явчих болно. За болдог зөв зохистой хэрэглэх ёстой. Мэдээж бүрэн гүйцэд задарсан өтөг бууцыг хэрэглэнэ. За тэгээд худалдаж авсан тухай нийлүүлэгчийн мэдээлэл буюу патенттай байхыг шаардна. За тэгээд бүстгэл хөдлөлтийг хийсэн байна. Энэ бүстгэл хөдлөлт нь ургамал хамгаалах хэмжээний бодис болдоо адилхан ямар нэртэй хэмжээний бодис болдоо авсан, хэдэн хэмжээтэй авсан, хэдэнд авсан, хэн гэдэг хүн авсан энэ бүстгэл хөдлөлтийг үзчихин. Тэгээд нийлүүлэгчийн патентаа үзээд явчих болох нэ. За тэгээд талбай дээр нь бүрэн гүйцэд задарсан өтөг бууц ашигласан уу эсвэл шинэ бууц хэрэглэсэн үү гэдгийг харчих нь байна. За хүний ялгцыг бол хүнсний ногоо тариалан бол ашиглахгүй жимсгний тариална. Газар дээрх үйлчлэгээр бол та тогтооно. Хүний ялгцсанд бол маш олон төрлийн өвчний вирус бол явж байгаа. Тэгэхээр энийг бол ашиглахыг шууд хориглосон байна. За болдоо маань өтөг бууцаа маань бэлтэж байгаа энэ хэсэг маань бууц сангасаа бэлтгэж хадгалж байгаа хэсэг маань усалгааны усны их үүсвэр энэ голын суваг усалгаа шуудууны ихний дэргэд бол байж болохгүй нь байна. Тусад нь
усыг бохирдуулахааргүй газар байгаа эсхийг газар дээрх үзлэгээр нь та очиод үзчих юм байна. За болдооны болон хөрсний нэмэлтийн гарал үүсэл хөдлөж авсныг энэ бүсгэлээр бол хөтлөлтийн талбайн түүхийн дэвтэр болон энэ бүсгэл хөтлөлтөөр үзчин талбайн түүхийн дэвтэрээр энэ бүсгэл хөтлөлтийн хүснэгт байгаа энэ хүснэгтийн үзэн явчихна. Харин болдог бусад хүнсний түүхий бүтээгдэхүүн хураасан ургацаас та тусад нь хадгалсан уу хамт хадгалсан уу гэдгийг газар дээрх үзлэгээр нь очиод агуулгыг үзчих нь байна. Тусад нь хадгалахыг заавал зөвлөнө. Хүнсний бүтээгдэхүүнтэй болон бусад төслийн бүтээгдэхүүнтэй хольж хадгалахыг бол зөвшөөрөхгүй. За химийн бодисын асуудал. Химийн бодистой 16 асуудал байгаа. Би энийг та бүхэнд илрүүлээд явчих. За нэгдүгээрт нь аль болох ургамал хамгааллын цогцлбор аргыг, цогц аргыг ялангуяа энэ агрохимийн, механик, физик, хориоцээрийн, биологийн аргыг бол хэрэглэхийг төлхөө зөвлөх хэрэгтэй. Бүр үнэхээр болохгүй өвчин хостонтой дээрх аргуудаас тэмцээд боломжгүй байгаа тохиолдолд химийн аргыг хэрэглэхийг бол зөвлөнө. Бас энэ хэрэгэлсэн арга технологи нь бол талбайн түүхийн дэвтрээс нь үзчихэж болох нэ. Тэгээд шууд химийн арга хэрэглэсэн үү эсвэл энэ бусад аргуудыг хэрэглэсэн үү гэдгийг харчиж болно. Ер нь тариаланчдын маань нэг онцлог бол ерөөсөө химийн аргыг хэрэглэхийг маш их эрмэлздэг. Шууд химийн арга хэрэглэдэг ийм сөрөг хандлагууд бол байдаг. За химийн бодис маань мөн түрүү нөгөө 3 яамны сайдын баталсан, жагсаалтад багтсан бодисыг пестицидийг хэрэглэхийг бол энэ нөгөө дэвтрээс болон жагсаалтаас хаасна. За тэгээд тусгай зөвшөөрөлтөөр нийлүүлэгчээс химийн бодис болдоогоо бол авна. Яагаад гэвэл аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулиар химийн бодисыг заавал тусгай зөвшөөрөлтөөр ирэх бүхий компани импортлж оруулж худалддаг. Тэгэхээр энэ компаниас худалдаж явахдаа түрүүчийнхтэй адилхан бүсгэл хөтлөлтийн энэ хүснэгтийг хөтлсөн байх ёстой. Энэ бүсгэл хөтлөлтийг бол үзэн талбайн түүхийн дэвтэр болон жагсаалтаас нь харчин. За тэгээд талбайн түүхийн дэвтэр дээр нь ямар химийн бодисуудыг хэрэглэсэн байна гэдгийг хараад 2 буюу түүнээс дээш химийн бодисыг хэрэглэсэн бол зөвлөмж авч хэрэглэсэн үгүй юу гэдгийг үзэж явчих нь байна. Хэрвээ зөвлөмж авалгүй дур мэдэн хэрэглэсэн байвал тийм дур мэдэн хэрэглэх шаардлагагүй гэдгийг нь бол хэлж ойлгуулж тэгээд хянаж үзэх шаардлагатай. За мэргэжлийн байгууллагын зөвлөсөн тун ноорм хэмжээгээр химийн бодисыг бол заавалчгүй хэрэглэнэ. Дур мэдэн тун норм нь 20 г, 25 г тийм үү 200, 300 гэд литр гэд ингээд заагдсан байхад дур мэдэн 400, 500-аар хэрэглэж болохгүй. Энийг бол сайн ойлгох хэрэгтэй. За илүү гарсан болон хугацаа дууссан тийм химийн бодисуудыг бол заавал бүстгэж устгасан байх ёстой. Манайхны нэг сөрөг дутагдaltaй тал гэвэл тун норм хэмжээг баримтлахгүй байх гэдэг. Нодлон 25-аар 20-с ч юм уу норм нь тийм юм билээ хэрэгэлсэн чи үхээгүй энэ жил 30 болгочноо ч гэдэг юм уу дур мэдэн хийдэг асуудал байгаа. Тэгэхээр энийг огт болохгүй. Энийн оронд химийн бодисоо солих өөр төрлийн химийн бодис хэрэглэх зөвлөмжийг өгөх хэрэгтэй. Хэд өндөр тун хэмжээгээр химийн бодис хэрэглэсэн тохиолдолд бүтээгдэхүүнд үйл татвар хөрсөнд үлдэх дараа жилийн ургацад нөлөөлөх гэдэг хорвоо чанартай. Дээр нь тухайн хөрсөнд тухайн таримлалт гарсан өвчин хостонны маань бие организм тухайн бодистой дасал болдог, тухайн бодисд үхэж өрөөддөггүй тийм болдог учраас мэргэжлийн байгууллагын зөвлөсөн химийн бодисыг тун норм хэмжээгээр нь зөв зохистой хэрэглэх шаардлагатай. За хор аюулын давалгаа шошгын мэдээлэл заавал байх ёстой. Энэ хамгийн чухал асуудал. Шошго заавал монгол хэл дээр бичигдсэн байх ёстой. Хэрвээ англи, хятад, орос хэл дээр бичигдсэн байх юм бол монгол хэл дээр бичигдсэн дагалдах хуудсыг заавал авна. Дагалдах хуудас нь тухайн бодисын бүх үзүүлэлтүүдийг бичгээс гадна хэрэглэх арга заавал бичигдсэн байгаа. Тэгэхээр энэ бол нэн чухал газар дээрх үзлэгээр нь үзээд явчихна. Бүтэмжлэл, хаяг шошго, сав баглаа бодол хэрэглэх арга заавар өгөгдсөн байдлыг авчиж болно. За химийн бодисыг хэрэглэхийн өмнө тоног төхөөрөмж одоо энэ шүлшигчийн хушууг бол
заавал тохируулж шалгах ёстой. Хэрэглэсний дараа химийн бодисыг хэрэглэсний дараа хэрэглэсэн энэ хувцас тоног төхөөрөмжийг заавал хоригуулж 3 удаа зайлах гэдэг аргыг хэрэгжилж 3 удаа цэвэр усаар зайлж тусад нь хадгална. Одоо хувцсыг тусад нь тоног төхөөрөмжийг тусад нь хадгална. Энийг үзлэг болон бүстгэл хөдлөлтөд цэвэрлэгээний бүстгэл хөдлөлтөөр нь үзчихнэ. За хадгалалт химийн бодисын хадгалалт бол нэлээд бас асуудалтай. Химийн бодисыг аль болох битүү цоочтой ийм савнд хадгалах шаардлагатай. Шууд залгаа ил бол байлгаж болохгүй. Ямар нэгэн асуудал үүсч санамсаргүй тохиолдлоор хүүхэд, амьтан, янз бүрийн хүн одоо асгах, амтлах, үнэрлэх асуудал үүсч хордлого өгч болзошгүй тул маш сайн анхаарах. Ийм битүү савнд хадгална. Хоёрдугаарт нь шингэн химийн бодисыг нунтаг бодисын дээр хадгалж болохгүй. Шингэн бодис маань хагаад химийн нунтаг бодисын дээрээ тусаж гоочсноос химийн бодис маань магадгүй дэлбэрэх, аль эсвэл уурших. За тэгээд химийнхаа бодисын агуулгыг нийтл ууршилд үүдснээс агуулгад орсон хүн ухаан алдах, амь насаа араа ихсдэх эрсдэл үүсч болзошгүй тул химийн бодисуудыг хадгалахтаа бас нэлээд нарийн шаардлагуудыг хангаж ажиллана. Химийн бодис маань өөрөө төсөвч дэлбэрэх, уурших, шатах гэх мэтлэн онцлог чанаруудтай байдаг, хоруу чанаруудтай ч байдаг. Тийм учраас хадгалалтын дээр нэлээд сайн анхаарах шаардлагатай. За шошгон дээр заасан дагуу хадгална. Тэдэн градус одоо тийм тэгээд тухайн агуулгад ямар бодис хадгалж байгаа тухай мэдээллийг бичиж тавина. Тэгээд түрүүчийн шиг ингээд ийм бүх төрлийн химийн бодисыг хамтдан холиод нэр хаяг тавилгүйгээр хадгалж болохгүй байх нэ. Энийг газар дээрх үйлчлэгээр тогтоох нэ. За хоосон сав баглаа. Одоо химийн бодис хэрэглээд дууссан химийн савын энэ хуванцар сав, поошиг ерөөсөө манайхан ашиглах сонирхолтой байдаг. Ямар сайхан поошиг вэ? Энийг чи өстө ус зөөчих юм бэ? Сүүгээ хийчих. Энийг зайлаа. Тэгээд энэ бол болохгүй. Хаанаас худалдаж авсан тэр газраас савыг буцааж өгөх шаардлагатай. Тэгж устгуулна. Тэрнээс биш дур мэдэн хэрэглэхгүй. Энэ дээр бүтгэл хөдлөл газар дээр хөдлөхөөр нь шийдчихнэ. За хугацаа дууссан болон муутсан хагарсан одоо цав та тийм химийн бодисуудыг бол яг нөгөө түрүүчийн хэлдэг сав баглаа бодол, дууссан сав баглаа бодол шуудаг хадгалалтын үед ашиглах устгахын журмын дагуу устгалын цэгт аль бие усаар өгч устгуулнаа. Тэрнээс биш өөртөө дур мэдээд яагаад тааж болохгүй хэрэглээд эсвэл бусад төрлийн хүнсний бүтээгдэхүүн, хувцас, хунар, за тэгээд бордоо тоовол хадгалж болохгүй. Энийг газар дээрх үйлчлэгээр үзээд хараад явчих болно. За химийн бодисын нэр тун арга хэрэгэлсэн шалтгаан огноо гэдэг энэ дээр энэ хүснэгтийг бүглэнэ. Пестицид хэрэгэлсэн тухай тэмдэглэл, талбайн байршил, таримл нэр ямар үе шатанд нь хийсэн, хэдийд хэрэгэлсэн, ямар пестицид хэрэгэлсэн, ноорм тун хэмжээнд хийдэг, хэрэглэх үеийн цаг агаар ямар байсан, нафта, борото, тогтун ямар байсан тийм нөхцөл байдлыг бичнэ. Ямар хостон шавж өвчнөө эсрэг хэрэгэлсэн, хураалтыг хэдийн хугацаанд хийх юм. Одоо химийн бодисоо хэрэглэснээс хойш хэд хоногийн дараа бүтээгдэхүүнээ хураах вэ гэдгээ бол бичнэ. За тэгээд хэн хэрэгэлсэн, гэрээт байгууллагаар хэрэглэсэн бол гэрээнийхээ дугаарыг бичээд тавьчихна. Энэ дээр бол химийн бодис хэрэглэх үеийн цаг агаарын нөхцөл бол нэлээд онцгой, ноорон бас онцгой. Тэгээд хураалт хийх өдөр бол нэн чухал. Манайхан хураалт хийхээс 7 хоногийн өмнө химийн бодис хэрэглээд явж явах тал байдаг. Тэгэхээр энийг үнэн зөв бодтой бүсдэх хэрэгтэй. Энийг талбайн түүхийн дэвтрээс нь үзнэ. За химийн бодис болдоо хэрэглэсэн тохиолдолд нийтийн эргэцээнд гаргаж байгаа бүтээгдэхүүн ургацыг лабораторийн шинжилгээнд хамруулж химийн бодисын үлдэгдэл зөвшөөрөгдөх хэмжээний сэтгсэн үү, хэмжээний дотроо байна уугүй юу гэдгийг заавал шинжилүүлнэ. Энийг лабораторийн шинжилгээний дүнгээр мэднэ. Шинжилгээний дүн сорилгын дүнтэй байна. За тэгээд хэрвээ
цавилын дүнгээр бохирдолтой зөвшөөрөгдөх хэмжээнээс өндөр гарсан гэсэн дүн ирэх юм бол залруулах арга хэмжээг авна. Хэрвээ энэ зөрчил дахин давтагдаад байх юм бол зөрчлийг арилгаж яах хүслээ ургацыг нийлүүлэхгүйгээр шалтгааныг тогтоож арга хэмжээ авах шаардлагатай. Энэ тухай бол бүстгэл хөтөлбөрийг хийсэн байна. Энийг бүстгэл хөтөлбөрөөс нь мэдчихнэ. За, таримлыг бохирдуулахгүйгээр шатах туслах материалыг ашиглаж хадгална. Мэдээж таримл ургамлыг тариалах, хадгалах, тээвэрлэх явцад бол техник, тоног төхөөрөмжүүдийг бол ашиглаж байгаа. Тэгэхээр энэ тоног төхөөрөмжүүдийг ашиглах явцад мэдээж бензин, шатах туслах материалыг ашиглана. Тэгэхээр энийг бас тухайн таримлд нөлөөлүүлэхгүйгээр тухайн таримлын талбайд шатах туслах материалыг асахгүй, гоожуулахгүй, за тэгээд хамт хадгалахгүй байснаар таримл бохирдохгүй байх боломжтой. Үүнийг газар дээрх үзлэгээр нь тогтооно. За, ажилчдын эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах дадал. За, энэ дээр нийтдээ нэг 7 асуудал байгаа. Тэгээ энэ 7 асуудлыг би та бүхэнд. За, тэгэхээр ерөнхийдөө ургамал хамгааллын химийн бодисыг ашиглахад, хэрэглэхэд, импортлоход, худалдахад нэлээд нарийн шаардлагууд бол тавигддаг. Энэ ургамал хамгаалах химийн бодис маань химийн хорт болон аюултай бодисын тухай хуулийн малгаан дор явдаг. Тэгээд ургамал хамгааллын тухай хуулийн малгаан дор явж байгаа. Энэ хоёр маань хоёр хуулинд явж байгаа. Нарийн зохицуулалт нь бол химийн хорт болон аюултай бодисын тухай хууль, түүнийг дагаж гарсан хадгалах, тээвэрлэх, худалдах, импортлох журам заасан заалтуудыг бол хэрэгжүүлж ажиллах шаардлагатай. За, тэгээд нэгдүгээрт химийн бодис хэрэглэх, ашиглах хүмүүс заавал сургалтанд хамрагдсан байх ёстой. Хоёрдугаарт жирэмсэн болон 20 нас хүрээгүй хүн байж болохгүй. Гуравдугаарт нь хэрэглэх явцад хамгаалтын хувцас заавал өмснө. Хор аюулгүй байдлын давалгааг мэдсэн байна. За, тэгээд хаяг шошгоо уншиж мэддэг байх ёстой. Дагалдах зааврыг авч тэрний дагуу ажиллана. Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгааг авсан байх ёстой ажилч нь. За, тэгээд энэ талаар бол ажилчтай ярилцлага хийх, сургалтын бүсгэлийг бол үзэх ёстой. Ямар сургалтыг энэ хүмүүст хийсэн, химийн бодистой ажиллахын өмнө хийсэн юм уу, ажилласны дараа хийсэн үү? Үнэхээр мэрэгжлийн байгууллагад очиж сертификат авсан хүн юм уу? Эсвэл зүгээр туршлагатай хүн юм уу? Энэ болгоныг нь бол судалж асууж амаа асуумж болон бүсгэлээр нь үзэж болно. За, бас нэг холбоотой асуудал бол агуулгын асуудал. Химийн бодисыг агуулах бол шаардлага хангасан байх ёстой. За, химийн бодисыг агуулах бол хан шал тааз бол химийн бодис асгарсан ч хөрс байгаль орчныг бохирдуулахааргүй цэвэрлэхэд хялбар барилга байгууламж байна. Агааржуулагч байна. Дотоосдолд нь температурыг хэмжигчийг байрлуулад температурын бүрсгэлийг хийсэн байна. Энэ галын аюулгүй байдлын хор тавьсан байна. За, тэгээд нэг аюулгүй ажиллагааны зааварчилгаануудыг болон химийн хор аюулын лавлгаа мэдээллүүдийг бол тавьж өгсөн байна. За, тэгээд агуулхад бараа бүтээгдэхүүнийг эмх замбраагүй юм үрж хурааж ийм бохир зааван байж болохгүй. Энэ бол нэн чухлаа. Тэгээд ийм асарсан тохиолдолд бол саармагжуулах бодисуудыг бол бас хэрхэн ажиллах талаар энэ мэдээллийн самбарт бол тусгасан байгаа. Тэгэхээр байх ёстой. Тэгэхээр энийг нь үзэж харж шийднэ. За, тэгээд газар дээрх үзлэг бас ярилцлагаар энэ асуудлыг үзэж болох нэ. За, ажлагчдын эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах. За, тэгэхээр аюулгүй ажиллагааны зааврыг хүнд харагдахуйц, ойлгогдохуйц үлтээмжтэй байлгана. За, тэгэхээр нөгөө аюулгүй ажиллагааны заавар, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны заавар болон одоо нөгөө бодистой харьцах үеийн аюулгүй ажиллагааны зааврууд байгаа. Ямар бодис хоорондоо нийлэмжгүй, ямар бодисод асгарсан тохиолдолд ямар бодисоор саармагжуулахын, яаж саармагжуулахын те энэ болгоныг зааж өгсөн аюулгүй ажиллагааны самбар зааварчилгааг бүр маш ойлгомжтойгоор нүдэнд харагдах хуудас газар хэд байрлуулах нь ганцхан газар байрлуулчаа суугаад авахгүй нь шүү дээ тий. Тэгэхээр тийм байх нэ. Тэгэхээр энийг газар дээрх үзлэгээр нь та бүхэн баталгаажуулж болно. За, ажлагчдын эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах дадал. За, энэ бол нэлээд
асуудалтай би түрүүн хэлсэн 20 нас хүрээгүй хүн болон химийн бодистой ажил үзээгүй туршлагагүй хүн бол ажиллуулж болохгүй. Ямар нэгэн хэмжээгээр өөрийгөө бохирдуулах, холдуулах нөхцөл үүсч болно. Манайхан одоо жишээ нь тариалангийн талбай, ногооны талбай дээр яваад очиход химийн бодис татж байгаа нэгээд 100 бол одоо тэгээд нөгөө автомаксаа өөрччихсэн. Автомакс нь таг нь гажаад нуруугийн дагаад урсцсан. Хамгаалах ямар ч хувцас байхгүй. Нодлон жил өмсчихсэн муутсан хувцас өмсөө тэгээ хайчий гэдэг ингээд тийм хувцас өмссөн. За тэгээд нэг сандалтай. Тэгээ малгай биелээ огт байхгүй. Химийн бодис цацаа явж идэг. Тэгээ цацаж явж байгаад нөгөө хүн хэмчин амарна, ядарна, тамхиа татна, дан ирчүүд голдуу цацсан тэр химийн бодис чинь. Тэгэхээр ийм нөхцөлд өөрсдөө эсэлт оруулах маш өндөр боломжтой. Санамсаргүй байдлаар нуруу руу гоожж гин асгарч байна. За санамсаргүй байдлаар гар хөл рүүгээ асарж байна. За нүд рүүгээ оруулж байна. Тэгэхээр энэ тохиолдолд анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэх нөхцөлийг бүрдүүлсэн байх хэрэгтэй. Энийг газар дээрх үйлчилгээр та бүхэн үзэж харна. Одоо энэтэй адилхан хялбар нүд рүү орчлоо гэхэд энэ хялбархан ийм пиаврын савнд ус игээд нүдээ зайлж болж штэ. Энгийн тариалангийн талбай дээр. Яг хөө мэдээж агуулхад бол агуулхад юм усан нийтийн ус байдаг бол ингээд гоожуулаад цэвэрлэж болж байна. За тэгээд ийм талбай дээр бол шууд ингээд цэвэр ус шаланкаараа гоожуулаад ингээд цэвэрлэх юм энгийн анхан шатны тусламж үзүүлэх боломжтой. Эхний ээлжид шуурхаа үзүүлэх арга хэмжээнүүдийг бол авсан байх хэрэгтэй. Нэг газар дээрх үйлчилгээр та бүхэн шийдвэрлэнэ. За онцгой нөхцөл байдал үүссэн үед тэгэхээр ямар үед гал гарсан, ямар нэгэн химийн бодис асгарсан, асуудал үүссэн ийм тохиолдолд баримтлах зааврыг бас нөгөө нэг нүдэнд харагдахуйц газар ойлгомжтой байрлуулах юм байна. Ингээ байрлуулсан байх хэрэгтэй. Энийг газар дээрх үйлчилгээр нь та үзэж харж явах нэ. За ажилчдын эрүүл мэнд аюулгүй байдлыг хангах. Тэгэхээр ажилчид химийн бодистой харьцахдаа заавал зориултын хамгаалтын хувцас хэрэгслийг ашиглана. Тэгээд эдгээрийг нөгөө химийн бодис болдоотойгоо хамт хадгалж болохгүй нэ штэ. Ажиллагчдын хол цацах үедээ өмссөн хувцснуудыг тусад нь хадгалах нь. За тэгээ хөдөлмөр хамгааллын хувцас та бүхэн мэдж байгаа. Гутал, бээли, нүдний шил, хошуувч. За энэ хамгаалтын хувцас байна. За тэгээд химийн бодистой харьцлаа хэрэглэсний дараа яах вэ? Шууд хувцас тайлаад бүх хувцас авгана. За тэгээ анхан шатны тусламж үзүүлэхийн багаж тоног төхөөрөмжүүд байна. За талбай дээр ихэд ингээд энгийн нөхцөл үүсгэж болно. Тэгээд энийг шууд угаагаад химийн бодис хэрэглэсний дараа хэрэглэнэ. Тэгээд дараа нь тоног төхөөрөмжүүдээ угааж цэвэрлсэн байна. Энийг газар дээрх үйлчилгээр нь та бүхэн шийдвэрлэнэ. Түрүүн миний хэлсэнчлэн нөгөө химийн бодис хэрэглэчихэд тэрийгэ шууд угааж цэвэрлэхгүй манайхан шууд тавьчихдаг. Тэгээд нэг мэтгэд нөгөөх нь борооны усанд угаагдчих байхтайгаа хайчдаг тал байдаг. Тэгэхээр ингэж болохгүй нэ. Энийг бас та бүхэн зөвлөж хэлж хянаж яваарай газар дээр нь. За ажилчдын эрүүл мэнд аюулгүй байдлыг хангах дадлын хамгийн сүүлийн асуумж энэ химийн бодис шүршиж хэрэглэсэн талбайд анхааруулга тавина. Дан ганц тариалангийн талбайд биш агуулах бүс. За тэгэхээр нөгөө ургамал хамгааллын химийн бодис хэрэглэсэн тохиолдолд тухайн талбайгаа захад ганцхан талд нь биш шүү хэд хэдэн газар химийн бодис хэрэглэсэн гэсэн ийм анхааруулга тавих нь байна. Тэгээ энийг газар дээр нь үзээд бас ажиллагчдаас нь ярилцлага аваад шийдвэрлэж болох нэ. За тэгээд ер нь пестицидыг буруу хэрэглэснээс бол маш их хор хөнөөлтөө та бүхэн мэдж байгаа. Тэгэхээр хүмүүс органик бүтээгдэхүүн хэрэглэхийг хүсэж байна. Гэхдээ та бүхэн үдээ аж ахуйн зохистой дадлыг хэрэгжүүлээд химийн бодисын үлдэгдэлгүй, химийн болдооны үлдэгдэлгүй хүнсний бүтээгдэхүүнийг нийтийн хэрэгцээнд нийлүүлж явах гэж байгаа учраас энэ дээр химийн бодисын аюулыг нэг жоохон анхаараач гэдгийг төгсгөлд нь би хэлхийг хүссэн. Тэгэхээр ер нь химийн бодис нь бага тунгаар бид нар химийн бодисын үлдэгдэлтэй хүнсний ногоо, жимс жимсгний хэрэглэснээр хүний бие махбод нөгөө химийн бодис маань хуримтлагддаг. Цурлаг эрэхтэн, элэг бөөр, уушиг за хуримтлагдаад янз бүрийн харшил, хавдар
дархлааны систем, хавдраг үүсгэх дархлааны системийг гэмтэх өвчин болж явдаг. За удаан задардаг органик бодисын нөлөөгөөр нөгөө эмгэгтэй хүүхдүүд нь дутуу хөдгөл нь зулбан бага жинтэй хүүхдүүд нь гэх мэт эрсдэл үүсэж байна. За хүрээлэн буй орчин маань нөгөө химийн бодисын үлдэгдэл маань үлддэг. Нөгөө химийн бодисоо хэрэглээд ахаар хөрсөнд усанд химийн бодис маань үлдээд дараагийн тарилгаар хүнс рүү нөгөө бүтээгдэхүүн рүү ч ороод хуримтлагддаг. Тэгээд энэ маань нөгөө хүний биед бас өвчин үүсгэх шалтгаан болдог. За тэгээ холоор органик пестицидүүд бол хүүхдийн мэдрэлийн системийг хөгжилд бол сөрөг нөлөө үзүүлдэг. Мэдрэлийн систем нь доголдож бас сэтгэл мэдрэлийн өвчтөй ч юм уу сэтгхүүн гажигтай хүүхд төрөх боломжтой. Тэгээ энэ бүгдийг бол ерөөсөө лабораторийн шинжилгээгээр бол тодорхойлж болдог. Тэгэхээр аль болох хөхүүл эмэгтэйчүүд, хөхүүл эмэгтэйчүүдийг бол химийн бодистой харьцуулж огт болохгүй, ажилуулж болохгүй. Энэ бол журмаараа бол тусгагдсан байгаа. Тийм болохоор та бүхэн хөдөө аж ахуйн зохистой дадлыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх, за хөдөө аж ахуйн зохистой дадлыг нэвтрүүлэх тухай зөвлөгөө өгөх гэж байгаа бол хянах гэж байгаа бол пестицидийг аль болох бага хэрэглээч. Пестицидийн хэрэглээнээс татгалзаач. Ургамал хамгааллын цогц аргыг хэрэглэхийг зөвлөөч гэдгийг би хэлэх гэсэн. Тэгээд та бүхний ажилд амжилт хүсье.